За 7 хоногийн дундуур төрийн албан хаагчидтай холбоотой асуудлууд нэлээд гарлаа. За өнөөдөр өглөө нэгэн иргэн өөрийнхөө захим хуудсанд нэг дүр зургийг байршуулснаар улсын бүртгэлийн ерөнхий газрын төрөг авлаа. Энэ ямар очтой байсан бэ гэхээр хэвтрийн дэглэмтэй иргэн одоо тоон гарын үсгээ шилжүүлэх хийхээр болох үед гэрт нь очиж үйлчлэх үг нь журамтай байт юм. Гэтэл энэ иргэнийг одоо ар гэрийнхний дамнуурган дээр тавиад тэгээд Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлцэд очиж ингэж тоон гарын үсгийг өгж байгаа ийм дүр зураг харагдсан. Тэгээ энэ маш их шүүмжил дагуулад засгийн газрын тэргүүн дээр буух хүртлээ өндрийг авлаа. Тэгээд шат чатны хүмүүс нь өөрсдийнхөө тайлбарыг хийлээ. За ерөнхий сайд өглөө засгийн хурал дээр байж байхдаа өөрийнхөө Facebook хуудсанд нэг бичлэг тавьсан ба энэ юу гэхээр энэ одоо үйл явдалтай холбоотой уучлахгүй хэвээр тий энэ хүнээс уучлах хэвээр ингээд гэрт нь очиж үйлчлэх хэвээр байтал иймэрхүү алдаа гаргасан байна гэдэг ийм зүйлийг ярьсан. Харин засгийн газрын хэрэглэх газрын дэд дараа гартнаас идэлхоор журмандаа ингээд нөгөө хэвтрийн өвчтөй хүнд очиж үйлчлэх хэвээр байдгийг гэтэл энэ журмаа зөрчсөн юм үйл явдал болжээ гэх мэтчлээ. Ингээ янз янзын одоо мэдээллүүдийг хийгээд эхэлсэн. Харин яг энэ нөгөө нэг хүнд үйлчилсэн одоо тэр иргэний бүртгэлийн хилцээний одоо ажилт нь өөрөө яриа өгсөн юм байна. Ингээ яриа өгөхдөө юу гэж яриа өгсөн бэ гэхээр энэ хүн өөрөө ингээ нөгөө ар гэрийнх нь яаралтай гэсэн учраас өөртөө ирж ингэж үйлчлэг авсан. Түүнээс яг бид ингээд нэг юм заавал иргэсэн юм шаардлага тавиагүй л гэсэн иймэрхүү зүйл ярьсан юм байна. Ар гэр нь өөртөө ингээ яаралтай шилжүүлэх ёстой учраас гээд авчирсан гэж ийм тайлбарыг ярьж байна. Харин тухайн одоо дүүргийнх нь хорооных нь одоо дарга нь ярихдаа манай одоо ийм бүртгэлтэй иргэн биш. Ингээ өөр хороонд байж байгаа тэр хороо нь нааш ингээ явуулсан билий гэсэн иймэрхүү ингээд янз янзын тайлбар харчиж байгаа. Тэгээд ер нь одоо иймэрхүү төрийн үйлчилгээнүүдийг бидний юм захимжиж байгаа юм Монгол улс үжиж захимаар бүгдийг шийдэх тий. Одоо шаардлагатай гэрт нь очиж үйлчлэх хэвээр хүмүүстэй гэрт нь очиод үйлчлэх юм төрийн юм хүндрэл ерөөсөө арилахгүй байгаагийн нэг жишээ нь энэ болж байгаа. За тэгээд шат чатандаа мэдээж сануулга авах нь аваад загнуулах нь загнуулаад анхаарах нь анхаарад ингээд цаашдаа иймэрхүү алдаа гарахгүй хаа гэж найдаж байна. За тэгсэн нөгөө талд яасан бэ гэхээр нийслэлийн татврын газрын дарга за тэгээд дүүргийнхэн одоо татврын хэлтсийн дарга нар 10 гаруулаа нийлж ягаад ажлаа таслаад Дубайд амраа явчихна. Тэгээд ингээд жавхлан сайдаас сонсч харамсалтай энэ үнэ ингээд хариулж байгаа. Тэгээд энэ татврын хэлтс болон нийслэлийн татврын газрын дарга нарт ер нь анхааруулсан юм байна. Тэгээд Дубай энтра явж аялж болохгүй шүү ингээд ер нь татврын ерхий газрын дарга нь өөр анхааруулсан юм байна. Тэгээд сангийн жавхлангийн яриан дээрээс сонсоход тэгсэн чинь нөгөөдөл нь доор толгой мэдээд тэгээд ажлаа таслаад Дубайд сайхан амраа явчихна. Одоо сангийн сайд юу гэж ярьсныг сонсъё. Тэгэхээр нийслэлийн татврын хэлтсийн дарга нар Дубайд одоо зугаалаад явж гинэ гэдэг мэдээлэл явж байна. Энэ үнэн үү? За харамсалтай энэ яг тийм зүйл болжээ. За одоо сангийн яам битгий хэл одоо татврын ерхий газрын дарга нь ч мэдээгүй байж байна. Ийм байж огт болохгүй. За энэ нөгөө ингэсэн юм байна. Нийслэлийн татврын газрын хэлтсийн дарга болон дүүргийнхээ татврын хэлтсийн дарга нарыг дагуулад ингээд 10 хэдүүлээ. Энэ одоо гадаадд за одоо Дубай гэж бид дууллаа шүү. Яагарахгүй одоо ажлаа таслаад одоо тэр ажил бол бас татврын ерхий газрын даргаас чөлөө авалгүй, амралт таач авалгүй. За тэндээс ямар нэг томилт байхгүй. Ямар томилтоо ямар зардлаар явсан тодорхойгүй. Ингээд бөөнд амраад явцгаач. Тийм. Одоо зугаалаад явж. За ингээд дүүргүүдийн одоо татврын хэлтсийн дарга нар нийлж ягаад Дубайд сайхан аялж өгч. Очоод одоо тэнд юу ярьдгийг юм мэдэхгүй одоо ямар ч ингээд дээд албан тушаалтууд нь зөвшөөрөөгүй байхад ажлаа таслаад тэнд явж ийн гэдэг үл энэ ингээд нөгөө төрийн албаны
хаана гардаг вэ, яадаг вэ гэдэг нь харагдаж байна. Энэ татврын хэлтсийн дарга нар ер нь их том толгойтой болсон юм байна. Тэгээ зарим нэг хүмүүсийн яриад байгаагаар одоо Нямбатар дарга хувьасаа урамшуул болгосон энэ төр гэсэн юм ярьж байна. Тэгээ нэг үний ч юм уу баттай биш иймэрхүү зүгээр мэдээлэл явж байгаа. За тэгээ ингээд төрийн албаных нь нийлээ Дубай зугаалсан иймэрхүү юм явжээ. Эхлээл ингээд өглөө төрийн албаны нэг хүн алдаа гаргаад ч юм уу за эсвэл магадгүй тэр цаад арга ирнэ яраад авчирсан ийм дүр зурган дээр төрийн албаныхан ийм байна, хүн сурталын байна гэд хил ам намжаагүй байтал араас нь татврын хэлцээний дарга нар нь нийлж ягаад Дубайд амарсан ийм гашуун мэдээ манай засгийн газрынхныг сандаргаж байна гэж. Тэгээд энд одоо албан тушаалнуудыг ажлаас нь чөлөөлнө гэсэн зүйл яригадаад байна. Тэгээ ингээ newsroom сайт дээр яг явсан хүмүүсийн дүүргийн татврын хэлцээний дарга нарын ингээд зургийг тавьсан байл. Тэгээ хэрвээ одоо сангийн сайд хэлсэн амдаа хүрээд эндгээр хүмүүст хариуцлага тооцох юм бол харчлаа бүгд одоо олон нийтээр харчлаа ийм хүмүүс явсан юм байна гэдгийг харчлаа. Тэгээд цаашаага энэ хүмүүс ажиллаа хийгээд явах юм бол ингээд толгойг нийлээд өнгөрөөж байгаа юм байна гэж бодохоор байна. За ингээд төрийн албаныхны бүтлгүүтэл энэ түрээ дууслаа. Тэгсэн араас нь засгийн газар хуралдлаа. Тэгээ засгийн газар хуралдаад өнөөдөр ямар шийдвэр гаргасан бэ гэхээр тэгээ 4-5 шийдвэр гаргаж байна. Тэгээ энэ нь юу байсан бэ гэхээр Улаанбаатар аренаг одоо барьж байгуулах ажлыг хийнэ гэж. Тэгээд ингээд хувийн одоо аж ахуй нэгж өөрөө тэр хөрөнгө оруулалтаа татаад Улаанбаатар аренаг ингээд барихаар болж байгаа шүү. 3,000-аас 5,000 хүний суудалтай ийм аренаг гэсэн баг. Тэгээ ийм Улаанбаатар аренаг барих шийдвэр гаргалаа. За араас нь эрүүл мэндийн даатгалын хувийг 4-дөр байхаар энэ жилийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 4-дөр байхаар тогтоолоо. За тэгээд нэг онцлог зүйл нь юу байсан бэ гэхээр их Монгол улс одоо үүсгэн байгуулагдсан 820 жилийн болж байгаа. 2026 онд тохиож байгаа. Тэгээ энэ ойг маш юм сүр дуйлаантайгаар өргөн дэлгэр тэмдэглэхийг засгийн газраас юм үүрэг болгоод одоо шадар сайд гав явахт үүрэг болгоод тэгээ ингээд орон нутаг даяар улс орон даяар ингээд өргөн дэлгэр сурталчлах ийм үүргийг ерөнхий сайд зантаач төр өглөө. Тэгээ ингэхдээ үндэсний их баяр наадмын хөтөлбөрт одоо таваалган харуулах гэж хийнэ ингээд таваалган харуулад. За тэгээд насныханд зохио одоо таарсан ийм арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэх мэтчлэн ер нь л нэг ийм том өргөн дэлгэр тэмдэглэсэн тийм үүргийг өгчээ. Тэгээ ингээд төсвөөс мэдээж тодорхой хэмжээний мөнгө гарах бах. Ямар тач 820 жилийн энэ нэг багталтайгаар өргөн дэлгэр тэмдэглэхээр болж байгаа шиг байна засгийн газар. За засгийн газар нэг иймэрхүү шийдвэрүүдийг гаргасан. Тэгээ өнөөдөр ерөнхий сайдтай холбоотой бас нэг зарим нэг зүйлүүд сошиалор явж байна. Тухайлбал одоо нэг өнгөрсөн наадамд үзүүлсэн өсгөхөөр Арсланг одоо аймгийн Арслангаар л дуудах допингтой холбогдсон юм ч үү. Өсгөхөөр Арсланг одоо Баян хонгорын шинэ жил ах шүү нэг арга хэмжээнд дээр очсон л зандач нар ерхий сайд яриад ингээд Батмагна ингээд ямар ч боломжгүй байдлаас босч ирээд ялтыг авсан. Тэгээ допингтой бүхийг ялсан. Тийм учраас бид нар ч гэсэн допингтой одоо улс төрийг ялнаа гэсэн ийм зүйл хийлээд тэгээ олонний дургуутслыг хүргэлээ. Тэгээ өсгөхөөр Арслан өөрөө ч гэсэн сошиал хуудасаа тавьсан байлээ. Тэгээ ингээд бүхэн том ерөнхий сайд хүнийг ингэж гүтгэж те гутааж байна гэсэн иймэрхүү хандлагатай байна гэд өөрийнхөө сошиал хуудасд тавьсан байна. За ингээд өнөөдрийн нэг улс төрийн за тэгээд улс төртэй холбоотой нийгмийн асуудал нэг иймэрхүү болж өндөрлөө.